алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм аа. Гайхалтай үзэгдэнтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгье. Сайхайлээ. Ноён талхаа, таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юу чимээвэ? Фу, яасан бэ? Ноён талхаа, зайдасхан угаалтар нуур нь өмжлөө штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингэ та хин бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж ойлав? Миний тийжэдэг зайцхан нууранд унжглаа. Бомбор цонгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондор зайц түр хүлээж өгөөрэй. Ноён талхаа, Пан Шилён манай зайцхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайцхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энэ чинь манай зайцхан биш шүү дээ. Зайц нуур нунжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа мó. Нөгөө юу? Санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалзаж байна. Юу? Зайцхныг усан дунд ачсан. Ноён талхаар алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсанда хоол байна гэнэ. За хоол айд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд цаач нүвэ. Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа, наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм уу? Эсвэл дэвсгэр дээр явах ямар уу? Алтан зайдсаа хаач нүвэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талхаа, бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ, ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань давбуухан. Хойсоо, өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён, алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдас эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ зойлогтой яагаад чамт байж чадахгүй? Бид өөрсдийнхөө зайцхныг л санаад байна. За, ойлголоо, түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 300. 52 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Таалхны компанид 9 орсонд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас.
Намайг авч явах юм бол наад нь болгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Баан Шилэнгуй. Манай зайд ийм ухаадаг. Мөн байна. Манай зайдс мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Байж бай. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болно. Манай зайдс мөн байна. Заавал яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Этник грифтэй. Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдс бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол Эрдэмтэн доктор Зайдс. Чи нөгөө яриад байсан шокон байх нэ? Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, Франц хэл, Испани хэл, Хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талх та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өөхөө. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлэлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2. Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийг мэд үү? Тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр Эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болгоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирмэ. Ой, тавиачи. Ой, Баан Шилэнгуй. Бас л та хоёр. Энэ олон үгтэй зайдс чинь манай зайдс биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Баан Шилэнгуй, манай зайцганыг эргүүлээд өгөөч дээ. Гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талха энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Баан Шилэнгуй, энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яагаад дандаа өөр зайдс авч ирээд байгаа юм? Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд тэрсэн. Айкондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдс мөн байна. Ноён талха. Яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдс минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдс. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талха, ингээд та зүгээр Яагаад байна? Яагаад байна? булчинлаг зайц бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Ёо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна.
ноён талхаа булчинлаг зайдсхан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилэн гой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авж үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өгөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сансан шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Мэргэжлийн ёгчин. Өглөөний мэнд. Хөөх, Шако чи үнэхээр мундаг юм а. Яаж ингэдэг юм бэ? Йог. Биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гинжиг. Би ч гэсэн залуудаа ёгч юм байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм а. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү? За тэгвэл нэг бие хөдөлгөөд үзэх үү. Та зүгээр. Яадаг вэ би үхлээ. Та нуруугаа их хүнд гэмтээжээ. Нэг сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. Нэг сараа үсчний газраа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээх эмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчихнэ. Гүмтрий. Намасте. Гүмтрий бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээнд 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээг аль алийг эзэмшсэн халагчны газрын хамгийн шилдэг эмч. За нэг хараадах юм. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Эн чинь юу болж байна? Нуруу маань бэртээгүй байснасаа илүү сайхан болчихлоо. Эдгчгсэн болохоор чи би одоо явъя та. Намасте. Юм чи хүлээгэр. Яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Хойч бэн заагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байвал. Йогийн төв юм. Тэгж байж л начиг уян хатан болж чадна. Намасте. Намасте. Эхний хөдөлгөөн бол хөлөө алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж үуч яг суурна. Уучлаарай гэдс маань ёг хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгоох юм. Би одоо танд харуулъя. Бие сунгаад сул тавь. Хөө. За, нэг хийгээд үзтээ. Энийг бүрэн эзэмшиж байж л ягийг бүрэн эзэмшиж. Гурав дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ. Яхад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талхаа одоо болж болно. Ой тэр чин юу сөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны бие хитрхи хүччихсэн болохоор йогийг бүрэн сурахад хэцүү юм байна.
Одоо ингээд буцаад яв. Багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхихгүй. Мөнгө байна. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө дүүхгээд нэг үсрэлтээр бүгдийг авчихлаа. Тэгвэл 500 вон байна. хөөх, яг энэ. Вон. Доллар. Евро. Йен. Багшаа. Одоо яагийг бүрэн эзэмшсэн. Намасте. Энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л ачаа. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэст нь давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй л гарч чадахгүй. 1 гаруй 100 юу? 10 сая? Хөө энэ чинь арай л хэтэрхий үнэтэй. Гүй мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? Ноён толгой хаажчаад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж яг гинүү юу гинүү нэг юм сураад хамаг мөнгө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирэх мэ? Ноён толгой жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, энэ чинь яагаад шүү дээ? Яг гэдгийг үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр яг Сая юу гэж хэлсэн бэ? за мэдлээ. Яна жоо байна штэ. Ноён толгой тийшээ явж байна. Юу? Наад руу юу? Саяных чинь яагийн хөдөлгөөн биш үү? Ноён толгой та ягд яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэнд юм? Үсэг битгий хэл гэвэжтэй. Яагаад баян ийгээд байгаа юм бэ? Битгий хөл. Танаа үсчний газрыг орлогосойтой байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахтуу бэлэг дайрамчд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён толгой юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талхаа. Шоколадын самнаас болтож байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Үгүй ийм талах гэж байдаг аа. Хурдан зогтъё. Хөөх ноён толгой та сая бүх сумнаас нь болтчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Гэж битгий хэл. Би сумнаас болтчихлаа гэж юу? Яагийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мондөг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Суу. Хөлөө. Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалта. Ноён талах ирчихсэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядаргаатай ийм юмд орж яад. Алуу, шагнал нь 1 сая.
Аюу. Шагнал 1 сая. Ээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдсны хоол өгнө үү? Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдс чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд цуглаж өгчээ. Тэр харда. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө тэр зайдс чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайд. Аха. Өдий болтол бүх тэмцээнд төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэх юм дээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайдс үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Ноёд хадаг та нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана. Сайбай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаа ч хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүүр. Хэдэн зайдас давж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог Хото. Эхний тэмцээнийг Шеперд, Инг Дулдури тэгээд ноён талхны өсчний газрын зайд тавлаа. Тийм ээ. Зайдсхан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зоволтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л хэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай аврах Себастьян эхний тэмцээний саадуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй л манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойволтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдэх нь уур хилэн ихтэй хорон санаад таарт. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч шүү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян чи хүртэл үү? Отоох нь надад асуултаа бол. Мэдлээ хэрхэн бэцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас,
Хоёр дахь нь бол яс. Зөв хариуг чиглээд хөдлөөрөө зайдснуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгцыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгдас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдээсээ. Зя, зөв хариу бол хоёр буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд хоёр дахь тэмцээнд ясан зайдсвал хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайдс байлаа. Зайцхан маань эзэн шатанд орох нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эзэн шатанд өртчихсэн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайдснуудаа танилцуулъя. Эхний оролцогч Айкун шилдэг, Царайч шилдэг, Сэтгэлэн шилдэг, Талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол толгойнч энгийн, Царайч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол хоо сайхны өрсөлдөөн. Хоёр үсчин тус тусын зайдсыг гойж, илүү гоё болсон зайдс нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ялах юм бэ? Өөртөө богино гэдгийг хинжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд элдэн ус чинь ноён талх байгаа шүү. Тэр хаач вэ? Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол Талхчны хотын шилдэг үсчин ноён талхаа. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаадан амласан юм. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч. За ингээд Талхны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг вүлээ? Зү. Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлт гэж байгаа мó? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэл алга. Зоригтой бай. Үй чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа тавилж байдаг үсчний таслах. Йоо, Талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцхан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ тата. Ноён талхаа дуугүй байж бай. Муу урвагч юм байж. Зя, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод авъя. От савьяастай үсчид ийтгэе. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Юу вэ? Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомб гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавиад. Сүү. Энэ боломжгүй. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг Оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад угаан бэ? Мангар хоолны сава. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй утгатай одоо шууд зөөрийн явуулаарай. Хатан хаан та тайвшир. Одоохондоо тэмцээн дуусаагүй байж тээ.
Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа бай. За ингээд өрсөлдөөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Алхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу н өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхыг ч гэсэн хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь тодорхой шнэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Хамлаг. Дахин дүрхөрхөрөө. Гайхамшигтай байх шүү дээ. Би тэрэнд 10 ононоос 3 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорхой. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян ялна гэдэг ахалтай. Ноён талах биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талах арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол Зайцхан чи. Гэнтэн байдаг. Гайхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өдгөө мөн урагч. Ноён талахта яаж Себастьян тусах чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л хатан хаантай зөвшөлдөхөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талахта үнэхээр тийм зоригтой байсан гэж юу? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай үү. Зайцхан одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талхаа. Хөл бөмбөгийн хаан талах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээдэр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко, сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи их хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц 2 юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан юм.
Энийг л тэмцээн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм аа эрхэмээ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг цаагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалж өгч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён тухай. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа биз? Таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалж уулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсоо. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээн үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялцгаад намайг тэрэг бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтов. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй дээ. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За эрхмээ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яхав санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог. Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Дамагт шонхрын өшөглөлт үнэ юм байна. Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ. Боли. Ахиж хязгаарч хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад хаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Хой, энэ хугацаанд хаа нуугдж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож ч магадгүй. Явж анкетаа бүрдгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хийд юм. Зүгээр л гайхамшиг. Суу, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан билүү? Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Ажилчны ухралт. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Уугаагач тээ.
Хагас бүтэн сайн хамарч Юугээд өглөөд байгаа юм бэ? Таваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу аах вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу асан бэ? Мэддэггүй мө. Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваар хавтаа. Хөөх, ийм морд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай үсч алдартай л да. Эрхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Битүү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Яа, яаж гэсэн юм бэ? Өнөөдөр супер хөгжилтэй таваа гараг штеп. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн шүү дээ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй бэ? Та намайг засч өгнө гэж амласан биз дээ. Үлээгээд байна штэ. Алиул дээ хурдлаач дээ. Ушуудал да. Алиу. Мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алиу бошоод л та. Ямар хариуцлагагүй юм бэ? Шоко гарлаа. Би энэ ажлаас гар. Айл иртэрч хүлээсэн шүү дээ. Үсчний газар л очоо гэж хэлээд. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Эр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагаа гинэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь Баярлалаа хийчих бол ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За суу. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипоумар. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдвчинд чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипоумар. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигсэн би нүдээс асгаж чадахгүй нэ. Миний бүдээж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ. Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Сурагчид яагаад дүрм товцос өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгүй уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болгол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүслэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруутвал баг бүрдүүлэх тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмээрч юм шиг санагдаж байна. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа хэрхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой. Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух.
Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн бодлоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлж гисэн болов би сүүн крэм шиг санагдаад байх юм. Ихэс ном жаахан хугацаагаа юм чинь төрхөн зур унтаад авдаг юм билүү? Өглөөний мэнд ноён талхаа. Өглөөний мэнд. Сэтгэл тогтлоод гоцгслэнгийн нойрооч авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодсон. Ингээд сүү хаан байна. Бүгдийг бэлдэж гэнэ гэж амласан да. Ноён талхаа харда. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан руу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу. Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний газараа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад зэрэгэд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлээгээ шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгсч гисэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Тамах шахтаа мэржли. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гол. Сууч аимшиг юм ярьцгаая. Үсэлдээ маа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаадаа баяртай байна. Сүү энд бидэнтэй хамт байсан ч болоосоо. Гацчгаад гарч чадахгүй. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчихвдоо? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцмоор байна. Шатрын хаан. Үгүй. Сүү шатар тожиход гөлөөсөн царай гаргаж сурах нь чухал. Юу ч болж байсан миний царай хувирдаг. Бас шоко мэдээжин ойлгомжтой нүүдэл хийх юм болж үз. Тархиа сайн ажиллуул. Энэ тарих шатар тоглож байгаагүй юм л да. Би үсчний газрын ялагдшгүй аврах хэвээрээ үлдлээ. Арай болоогүй шүү ирхмээ. Та зайцсхныг хожоог байгаа. Зайцсхандаа шатар тоглох уу? Зайцхан? Тэглээ. Би нохойг тэмцээн дуудаж байна. Хайцсан. Хэд хожигдсан бэ? 17 тоглоод 17 хожигдож байна. Уцаад ирээ. Би хожихоос нааш явахгүй. Тэгээд дарагчийн үсчний газар алдчихсан юм уу? Үгүй ээ. Зүгээр л шатар тоглоод хожигдчихсан. Зайцхан шатар сайн тоглодог юм байна. Хөөх! Зайцхан шатар сайн тоглодог нохоо гэж юу? Ноён талхаа би яах гэж байгаа гэж зайцхныг хотын шатрын тэмцээнд оруулсан. Шатрын тэмцээн гинэ. Тийм ээ. Талхны мухлаг хот жил болгон тэмцээн зохиодог. Ялагч нь их том шагнал авна. Шагналаа? Яслага үзэг аваатар. Тэмцээнд хожих хэрэгтэй байна. Сургуулийн шатрыг бүлээх хэрэгтэй шүү. Сайн жаа. Хожид гимшдэг. Үгүй бол өнөө өрөө өсний гадар шалдамыг хаасан болно. Зайцхан хожноо. Би баттай мэдэж байна. Таныг дандаа хожсон тийм үстэй. Зайцхан би чамд итгэж байна. Энэ миний танилцуулга. Хөөе, тэрүүгээр орох юм байна. Язя. Хүнс явуулахын ард хэн юугаа үлдээснийг харлаа. Арай хугацаанд дууссан маангууд энэ тэмцээнд орохгүй үстэй. Нөгөө чипс байна. Үгүй шүү. Бид өөрсдөө энэ тэмцээнд орох тэнэг амьтад биш ээ. Манай тоглогч бол зайдсхан. Нохооч нү. Нохооч нь шатар тоглох юм уу? Арай хитэрнэ. Нохоо чатра. Өшөөрэй. Өдөрт таних хэрэггүй шүү. Итгэхгүй байгаа л да. Зайдсхан ноён талхтаа шатар тоглоод 17 удаа хожсон.
Манай өсчний газрын хамгийн сайн шатарчин бас игдүүдээ. Сүү. Гүлээсэн царайг санахгүй байна уу? За амжилт хүсье дээ. Хожмол яаж нохоо шиг бөмбөг барьж яваад газар өнгөрөхийг надад зааж өгөөрэй. Энэ чипс хизээ давстаа маамихаа мэддэггүй юм байх та. Чипс бидний хамгийн том өрсөлдөгч өнгөрсөн жилийн авраг. Шудраг бусаар булхацыг ялагч болсныг нь азар олж мэдсэн. Чипс нөгөө тоглогчийн уух юмруу хүчтэй туулгах юм хийсэн. Тэгжэл бодлоо ихэсэн. Дараа нь чипс угаалгын өрөө орох тэмдгийг солисноос болж бүгд төөрсөн. Өөдгөө чипс энэ жил бас юу сэдэх гэж байгаа бол? Бойлж үз. Бидний хэнч чипсийн зүггүй наргинд хуурдах тэнэг биш шүү дээ. Тийм ээ. Тэр үнэн шүү. Бүгдээрээ их л чипсийг зогсоно. Яагаад гэдэс өвдөд би сонирн болоод байна. Сүү, яасан бэ? Зүгээр үү? Ойлгохгүй байна. Өнөөдөр би чипсний өгсөн жүүснээс өөр юу ч уугаагүй дээ. Таарчтэй сүү. Тэр муу ялдарсан төмс хаана вэ? Муухай төмс юм да. Аль хэдийн бохир аргаа хэрэглээд эхэлчихсэн гэж юу? Хой, тэмцээн 3 цагаас нааш эхлэхгүй юм шиг байна. Би кофе ууж амжих юм байна. Баяртай. За. Зайцгаа 3 цаг болтол юу хиймээр вэ? Яа. Тэмцээн 3 цагт биш 1 цагт юм байна штэ. Ноён талхаа. Чипс ноён талхыг хүртэл хурч дөнгөлөө. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Тавта морил талхны Монголын хотын шатарчид Бястагта пирогнуудаа би бол хөтөгч Сармбав. За одоо эхэлцгээе. Зөвхөн шатрын хаалт тэлмийн эзэн болно. Эсвэл шатрын хатанч байж болно. Ингээд эхэлцгээе. Манай эхний өрсөлдөгч хаа холын мөстэй хайрцагнаас ирсэн талхыг сургуулийн эсэл чихрийн эдийн засгаар дүүргэсэн эрдэмтэн шоколадтай донат. Харин энэ талд энэ нэгний нохоо юм шиг байх юм. Зайцхан. Урагшаа зайцгаа тийм ээ. Өнөөдөр хэн нь 2 дугаар шатанд үлдэх вэ? Харцгаая. За. Эхлээд. Үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй үйл явдал болж байна. Зайцхан өрсөлдөгчийнхөө ноёныг даруухан мориор буулгаж явлаа. Энэ гүлэг шүвгийн 8-д шалгарч үлдэх нэ. Сайн бай зайцгаа. Тоглоод байгаарай. Чи хончноо. Бас ахиад л үзэгчтэй. Агас чигшээгийн тоглогчид зай гаргаарай. Бас ахиад уу. Эцсийн шатанд шалгарч чадлаа. Урагшаа хот дог минь. Урагшаа. Зайцгаа чи хамгийн мондган. Яасан гих итгэлтэй байх юм? Чамд зажлах оймс юм уу ших галын хор алгуу? Өөдгөө чипс. Ноён талах сүү хоёр урхид ч унсан байхад та. Гэхдээ зайцсан яасан ч урхид ч унахгүй шүү. Ха. Тэр хоёрыг хуурах ичмээр амархан байсан. Энэ хоёр өрсөлдөгч шатрын түүхэнд шилдэгүүд гэж бийжигдэнэ. За ингээд бид сүүлчийн шатанда ирлээ. Түүхэнд бичигдээгүй гайхамшигт шатрын тэмцээн болно. Гашуун бас давстай. Гэхдээ давсч биш, цагаан зууч биш. Авраг эргэн ирлээ. Алга ташин ухтан авцгаая. Чипс. Өнөөдөр тесрэл хийсэн супер одоо шинэхэн тоглогч, гентийн ялагч нохоо. Зайцхан. Шаажаад минь үдүүдэд өгөрөө. Очоод яаж хождгийг харуулад өг. Яа за, олон юм нуршаад яах вэ? Ингээд эхэлцгээе. Хахалтай. Яаж юм болдог байна? Чипс ямар ч хамгаалдаггүй боллоо. Үнэхээр тэнэг санагдаж байгаа да. Энэ гөлөг шилдэг нь болох замдаа орох шиг боллоо. Ухаан та юм а хүлээн зөвшөөрье. Их бууга гаргах цаг боллоо. Одоо булхацдаг хэрэгэ. Өсч байгаа үстэй тийм ээ. Би хатаасан мах авчирсан. Энд чи шудраг бос байна. Сайхан өнөртэй хоолоор өрсөлдөгчийн анхаарлыг сатааруулж байна. Баялдаа. Өөртөө зэрүү жамстан гаргаж ирж болохгүй гэдэг дүрэн байхгүй штэ. Ийм дүрэн байхгүй. Тоглоом үргэлжилнэ. Хожигдож эхэллээ. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Зүгийн балтамд талах минь гэж. Яасан
Одоо л нэгэн тоглоход бэлэн болоо юу чи? Одоо намайг хатаасан махны үнээр садааруулж чадахгүй. Чи ч өнгөрсөн дөө ялзарсан төмсөө. Хойд хожигдож байснаас ялз буцалсан минь дээр. Май чи хотч нохоо минь. Альбач алмын бидний бахархлыг төрүүл. Чи чадна. Тэнгэр минь. Оожчихлоо. Зайлсхан энэ үеийн ялагч болж энэ жилийн авраг боллоо. Тийм ээ. Гойдоо зайлсхан минь чамаараа маш их бахархаж байна. Үгүй шудраг бос байна. Тэр өмхий бяслаг бол хайдсан. Тийм биш шүү. Энд булгаацж байгаа нь ганц чи. Булгаа цаагүй би бол тав намайг буулга. Намайг гүтгсэн. Ямар их чимээ шуугантай байна. Тэмцээн эхлэх болоогүй байхад шүү. Хөөе найзуудаа. Тэмцээ юу асан бэ? Гайхалтай болсон. Зайцхан 1-р байранд орсон. Бүр чипсийг хойдсон. Юу? Болоод өнгөрч гисэн юм уу? Ахаад хэдэн цаг сэлгүүцгэн гэж бодож байсан ш. Ямар мундаг юм бэ? Чамайг хожино гэж мэдсэн юм аа. Ухаандаа бицхан нохоо минь. Одоо 1-р байранд орсон ялагчийн шагналыг танилцуулъя. Шагнал нь PlayStation 2. Шагнал нь энэ юм бүү? Мөнгө яасан юм бэ? Гойдоо PlayStation 2. Сүүлийн үеийн бүх тоглоомнод байна штэ. Хөөх, үнэхээр авч таа гэж үү дээ. Сүү хамт тоглоцгоё. За одоо аврагтай хамт зураг авахулцгаая. Тийм ээ. Нэрэ тгий. Ноён талхаа зурганд ороорой. За. Бүгдээрээ хэлээрээ. Зайцхан. Зайдсхан. Зайдсан.